Бурхан Багшийн маань их төвчийн өдөр тохиогч байна. Энэ өдөр Бурхан Багш маань анх ихээс лагшин мэндэлж улмаар гэгэрсэн Бурханы хутгийг олсон. Улмаар сүулт нь шав нугуудад мөн хүсийг үзүүлэх буюу тааллуулах нирван дүрийг үзүүлсэн. Ийм гурван зохиол давхцсан гэдгээрээ бусад өдрөөс онцлогтой их төвчийн өдөр гэж бид бэлгшэн энэ өдөр буян номд шамдаж ирсэн. Үүгээр зогсохгүй энэ өдөр маань монголчууд бидний хувьд тэмдэглэлт өдөр болж бүх нийтээр сайн сайхан зүйл хичээх ийм боломж бүрдсэн гэдгээрээ бас онцлог ийм өдөр байгаа. Тэгвэл энэ өдөр хувь хүн бид ач тус нь яаж авах вэ гэдэг дээр олон боломж байгааг лам хуураг сүсгтэн олон төлөөлөл бид бүгдийн зүгээс хүн өөрийн аз жаргал сайн сайхны төлөө ёс зүйг эрхэмлэн өөрийн нийгэмд оруулах хувь нэмрээ улам ахиулах тал дээр хичээцгээе гэсэн ийм уриалгаар Бурхан Багшийн дүүчийн өдрөө тэмдэглэхээр зорж байна. Нэг жишээ дурдах юм бол хүн муу зүйлийг арилгах гээд муу зүйлдээ тэмцээд амжилт гарахгүй, ахиц гарахгүй байсан бол энэ өдөр дор бүрнээ хичээх юм бол бусад өдрөөс дүүчийн өдөр гэдгээр үр дүн илүү гардаг ийм ач тустай. Хувь хүн бид өөрөө сайн сайхан зүйлийг өөртөө бий болгохоос илүүтэйгээр нийгэмд бусдын төлөө нэг сайхан бодол, сайн үг, ээлдэг ийм үйлдэлийг бий болгосноор бусад өдрөөс илүү нийгэмдээ бусдад өр өгөөчтэй ийм үйл бүтээх боломж бүрдэж байгаа. Тийм болохоор одоо энийг болгож байгаа хэн бэ та бүхэнд Бурхан Багшийн дүүчийн өдөр маргааш болох гэж байна гэдгээс эхлээд маргааш би явал зохистой. Би ямар бодлыг, ямар үг, ямар үйлдэлийг би маргааш өөрөө хичээх ёстой вэ гэдгээ та өөрийн түвшиндээ бас судалж ингэж хичээгээсэй гэж уриалмаар байна. Бурхан Багшийн их дүүчийн өдөр нийгмийн сайн сайхны төлөө би дор бүрнээ ёс зүйгээ эрхэмлэн тэмдэглэн өнгөрөөё.